6 дугаар тест 22 дугаар бодлого. За цагт 6 км цагийн хурдтай явж байгаа. Жагсаалын сүүлийн игнэнд байгаа дугуйчин уг жагсаалыг бол 20 минутын дотор бол гүйцэж өмнө гардаг гэж байна. За харин жагсаалыг бол зогсож байхад бол жагсаалын хамгийн хойдлоос ихэнх хүртэл бол 10 минут бол явдаа гэсэн мэт. Тэгвэл энэ дугуйчны одоо хурдыг олох юм байна. За тэгэхээр жагсаалын уртыг бол жагсаалаа бол яг гэхээр ийм байдлаар төсөөлөд үзчихье. За тэгвэл бидний эхний өгүүлбэрт бол яг гэхээр энэ жагсаал маань урагшаага 6 км цагийн хурдтай явж байхад энэ бидний олох гэдэг дугуйчин маань араас нь ингэж гүйцээд энэ урд ирэхэд бол нийтдээ бол 20 минут бол зарцуулдаг гэж байна. За тэгэхээр энэ бол хөөцөлт хөдөлгөөний бодлого гэсэн үг. За тэгэхээр бид нар бол олгож байгаа энэ дугуйчныхаа хурдыг бол x км/цаг гэж үзчихье. X км/цаг гэж үзчихье. За тэгвэл энэ дугуйн жагсаалын уртыг бол бид нар бол яг хөөхөр нэгдүгээр энэ аргаар бол илэрхийлье. Энэ илэрхийлэхдээ бол яг хөөхөр эхний өгүүлбэр ашиглачээ. За энд бол хөөцөлт хөдөлгөөний бодлого удагдж байгаа. За тэгэхээр хөөцөлт хөдөлгөөний бодлогыг бол бодохдоо зөрүү хурдаар бол болдог. За зөрүү хурдыг хугацаагаар үржүүлчихвэл энэ бол жагсаалын урт бол гараад ирнэ. За тэгэхээр бидний энэ хурд бол дан цагаар илэрхийлэгдсэн байгаа. Тэгэхээр бидний хугацаа бол минут байна. За тэгэхээр минутыг бол цаг руу шийдвэрлэх хэрэгтэй. За 20 минут гэдэг бол 1 цагийн 3-ны 1-тэй тэнцүү. За тэгэхээр бид нар бол нэгдүгээр өгүүлбэрээс бол дугуйн жагсаалын уртыг бол ийм томьёогоор илэрхийллээ. За хоёрдугаар өгүүлбэрээс бол яг хөөхөр энэ дугуйчид бол зогсож байгаа гэсэн. Зогсож явах үед энэ дугуйчин бол 10 минут явдаг гэсэн тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл дугуйн жагсаалын урт бол 10 минутыг за цаг руу шилжүүлчихвэл 6-ны 1 болно. 6-ны 1-ийг өөрчилнө x км урттай гэсэн. Тэгэхээр бид нар бол нэг жагсаалын уртыг бол хоёр янзаар илэрхийлсэн. Тэгэхээр энэ хоёр маань тэнцүү байна гэсэн үг. За тэгэхээр тэнцүү хэлээд за энэ дараах нь тэгштгэл гарч ирнэ. За энэ тэгштгэлийнхаа хоёр талыг x 6-гаар үржүүлчихье. За тэгэхээр бол 6-гаар үржүүлчихвэл 3-ны 1 маань 2 болно. 6-ны 1 маань 1 болчихно. За эндээс хаалтаа задлаад үржүүлчихвэл 2x-ээс хасдаг нь 12. Тэнцүү x болчихвол 12 км цаг буюу бидний олгож байгаа дугуйчны хурд гараад ирлээ гэсэн үг. Хариу бол B гэжээ.